Болсны гараа 40 цаг болцсон байна. Юу? 40 цагаа? Нөхөр нь эхнэрээ гэртээ төрүүлэхийг хүссэн байна. Гэртээ? Боргийн зүрхний цохилт нь сонсогдохгүй. Эвакуац хийх хэрэгтэй юм шиг байна. Эхийн эндэгдлийг тооцож ботсон байгаа биз дээ. Хагалгаанд бэлт. Ганбатын үжин өнөөдрөөс эхлээд эрсдэлтэй төрөх тасгийн эрхлэгч. Өнөө өглөө Дулманч эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн. Чи намайг тэтгэр суусны дараа энийг шийдчих болоогүй юм уу? Надад энэ хүүхд хэрэггүй. Дауны синдромд орж ирсэн. Тэгтээ. Хүү? Даавны синдромд. Болоо. Чи тэгээд яах гэж төрүүлсэн? Энэ олон жил ажиллахад чинь юу эсэйг үзэхвдээ. Тэр яах юм бэ дараа? Хач. Тэгээд энэ байдлаар бол хоёулангийн алдчих шин шүү дээ. Яг үхэх гэдэг. Зүгээр болно. Охин архинд орцсон байгааг харах ээжүүдэд тийм амар байдаг гэж чи бодож байна уу? Ингэж уучхад энийг мэдэрч байгааг бодоход архин гарчил дээ. Дохын алдарт. Хэрэгч мандхан дээ. Заримдаа хүн маш хариуцлагатай. Хүндхэн шийдвэр гаргах үе байдаг. Буруу түлээд. Буруутаа хацахгүй. Ама жими. Тэ нүдэ нээ заа юу? Нүдэ амжуулахгүй шүү. За, хамраараа гүнзгий амсгаалаа. За, дүнтлээ. За, түлээрээ. Дүнт. Оо, сайн. Би чамаас явсан. Чамайг надад ахин нэг боломж өгөхийн төлөө долохыг чамгүй хөрөөж чадахгүй.